Аюулгүй тээвэрлэлт. Ямар байх ёстой вэ? Чи гараа чөлөөтэй болгож тэрэггүйгээр хаа нэгтээ гарахыг хүсэж байна. Маркетплейс руу линк хайж ороход хүүхдийн олон төрлийн үүрэгчүүд бий. Эднээс аль нь хүүхдэд тохиромжтой, аль нь тохиромжгүй вэ? Аль нь хэрэглэхэд амар, аль нь хэцүү вэ? Бүх зүйл нь аюулгүй юу? Хамтдаа авч үзцгээе. Хүүхдийн тээврийн аюулгүй байдал тавигдах шаардлага байдаг. Хүүхэд яг босоо байрлалд байх ёстой. Гамак, өөрөөтэй цүнх, сингэнд хэвтэй байрлал, бүгд байрлалын амьсгал таслах эрсдэлтэй үхэлд хүргэж болзошгүй. Ялангуяа 4 сараас доош насны хүүхдэд аюултай. Хүүхэд зөвхөн эцэг эхийнхээ зүгээс харж байх ёстой. Дэлхий рүү харж болох тээврийн хэрэгсэл нь физиологийн хувьд аюулгүй биш. Ийм тээврийн хэрэгслийг кенгуру гэж нэрлэдэг. Гэхдээ ихэнх нь эргорюкзак гэж бичсэн байдаг. Хүүхэд эцэг эхтэйгээ нэгт холбоотой байх ёстой. Энэ нь түүний биеийг физиологийн хувьд аюулгүй байрлалд байлгах боломжийг олгоно. Мөн энэ байрлалыг тогтоох нь чухал. Зөвхөн зөв тээврийн хэрэгсэлч аюулгүй байж болохгүй. Хэрв энэ дүрмийг дагаж мөрдөхгүй бол жишээ нь эргөөрөөтэй цүнх хүүхдийг өөртөө зохих ёсоор наалдуулах боломж олохгүй бол хүүхдийн нүүр ба амьсгалын замыг заавал байнга насанд хүрсэн хүн харах ёстой. Кенгуру өөрөөтэй цүнхний толгойн дэрнүүд эргөөрөөтэй цүнхийн бүрхүүл хүүхдийн толгойг хаачихсан байдал мөн слингэнд хэвтэй байрлал хүүхдийн толгой бүтнээрээ даавууд дарагдсан үед бүгд хүүхдийн амь насанд аюултай. Мөн хүүхдийн өөрөөний физиологийн шаардлагад хэд хэдэн үндсэн шаардлага байдаг. Эцэг эх рүүгээ харсан байх ёстой. Дэлхий рүү харсан байрлал нь хүүхдийн нуруунд физиологийн мөрөөлт өгөх боломжгүй. Үйлдвэрлэгчид үүнийг эсэргүүцэж магадгүй. Дэлхий рүү харсан байрлал насанд хүрэгчдээс хол ямар ч насанд зөвлөдөггүй. Ийм байрлал нь эцэг эхийн биеийн доод хэсэг болон хөдөлгөөний аппаратад муугаар нөлөөлнө. Байрлал нь хүүхдийн өвдгийг тээшний даавуугаар бэхэлсэн байрлал юм. Анхааралтай байгаарай. Зар сурталчилгааны материалд нь байрлалыг хаа сайгүй үнэндээ байхгүй газарт зурж байна. Эцэг эхтэйгээ ойр байх нь чухал. Тэгвэл хүүхдийн жин насанд хүрэгчид дээр тэнцвэртэй байна. Хүүхдийг өөрийн сулхан булчин ясны систем биш харин насанд хүрсэн хүний бие зөөдөг юм. Хэрвээ хүүхэд өөрөө дотор аяга дотор харандаа шиг савлаж байвал эсвэл хүүхэд ба насанд хүрсэн хүний хооронд хоосон зай байвал ийм өөрөө дотор хүүхэд өвзгөө суулгаж бүх чингээрээ сул нуруу ба ташаандаа ачаалал өгнө. Анхнаасаа аюулгүй физиологийн шаардлагад нийцсэн үрээвч анхааралгүй хэрэглэвэл аюултай ба физиологид нийцээгүй болдог гэдгийг анхаар. Синг шарфанд хүүхдийг дэлхий рүү харуулж суулгаж болно. Эргорюкзагийн тохиргоо буруу байвал импоцец байхгүй унах эрсдэлтэй. Дүгнэлт хий. Эргөөрөөтэй цүнх эсвэл слингийг аюулгүй физиологийн шаардлагад нийцүүлэхийн тулд хүүхэд босоо байрлалд эцэг эхийнхээ зүгт харж байх ёстой. Хүүхэд эцэг эхтэй наалдсан байх ёстой. Түүний хөл импоцецэд байх ёстой. Түүний нүүр үргэлж нээлттэй байх ёстой. Дэлхийн зах зээл дээр дараах төрлийн үрээ худалдаалагддаг. Эхлээд ямар төрлийн үрийг худалдаж авч болохгүй гэдгээс эхэлье. Эхнийх нь зөөврийн уут хэвтээ зөөвөрлөх зориулалттай гамак. Хуурамч слингүүд тэнд слингийн цагираг гэж бичигдсэн байж болох бөгөөд цагираг эсвэл ихэвчлэн фастекс зүүх боломжтой. Гэхдээ тэдний үүрэг гүйцэтгэхгүй. Эдгээр нь хуурамч юм. Ийм үрээнд хүүхдийг физиологийн байрлалд байрлуулах боломжгүй. Эцэг эхэд чанга наалдуулах боломжгүй. Кенгуругийн зөөвөрлөлт нь нарийн суурьтай. Хүүхэд нь өвдөгнөөс өвдөг хүртэл хүрэхгүй байна. Хэрв чи санаж байвал үүний гол зүйл нь өвдгөөр дэмжих юм. Энэ нь үүрэг физиологийн шаардлагад нийцүүлэн ашиглах үндэс юм. Энэ нарийн суурь нь хүүхдийг дэлхий рүү харуулсан эргүүлэх боломжийг олгодог. Энэ нь кенгуругийн зориулалт юм. Ялангуяа маш алдартай үнэтэй Америк, Шведийн брэндүүд ийм зөөвөрлөлтийг үйлдвэрлэдэг. Эдгээрийг эргорюкзак гэж нэрлэдэг. Хипсид хатуу суудалтай зөөвөрлөлт заримдаа хажуугийн дэртэй. Тэд мөн эргорюкзак гэж нэрлэгддэг. Гэхдээ үнэндээ кенгуругаас илүү аюултай, хор хөнөөлтэй. Слингомак нь хүүхдэд аюултай, ялангуяа шин төрсөн хүүхдэд. 4 сараас доош насны хүүхдүүд амьсгал боогдох эрсдэлтэй. Гэхдээ парадокс нь энэ нь шин төрсөн хүүхдэд зориулсан байдаг. Слингомак нь аюултай, учир нь тэд зохицуулалтгүй байдаг. Слингэн орохгүй. Эдгээр нь нэг хэсэгтээ хажуугийн дэртэй, хөнгөн дааван бүтцтэй.
Мөн аюулгүй байдлын ороомог гэж нэрлэгддэг. Үнэн дээр эдгээр нь дахин тохируулагддаггүй бөгөөд хүүхдийг физиологийн байрлалд найдвартай барих боломжгүй. Одоо зөвхөн тодорхой наснд хүрсэн хүн ба хүүхдэд тохирсон физиологийн шаардлагад нийцсэн хүүхэд ба эцэг эхэд аюулгүй хувилбаруудыг авч үзье. Үнэн дээр эргорюкзакууд үнэхээр физиологийн шаардлагад нийцсэн үрээ. Гэхдээ энд бас нэг аюул бий. Бүгд хүүхдүүдэд төрснөөс нь эхлэн тохирохгүй ч бүгдэд нь тохирно гэж бичсэн байдаг. Оросын зах зээл дээр сууж чадахгүй хүүхдэд тохирох эргорюкзакууд бараг үлдсэнгүй. Эргорюкзакийг ялангуяа хүүхдийн анхны 6 сарын хугацаанд мэргэжилтэнтэй хамт сонгох нь зүйтэй. Ийм хүмүүс байдаг. Тэднийг сэнгийн зөвлөхүүд гэж нэрлэдэг. Жишээ нь бий. Хүүхэд бага насны хүүхэд байх тусам эцэг эхийн хувьд тохирох тээвэрлэгчийг сонгох нь улам хэцүү байдаг. Учир нь тэдний хэмжээ бага. Ойдолтой үрийн сэнгээс ялгаатай нь олон параметрууд нь аль хэдийн тогтсон байдаг. Хэрэв тохируулж болох ч хязгаарлагдмал хүрээнд л болдог тул үүрэг физиологийн шаардлага ба аюулгүй байдлын бүх нөхцөлийг хангаж чадахгүй. Ялангуяа эхний хэдэн сартай нэрэ хүүхдүүдтэй. Майсинг нэр өөрийгөө зөвхнээс ялгаатай нь бас төгсийн оронд уйдаг бүс ба сим ашигладаг бөгөөд баг зэрэгч болов уурах шаардлагатай байдаг. Надтай бол шарф маа, тиймээс симкууд нь өргөн шарф маяг. Эдгээр нь нарийнхан байж дотор нь дэвсгэртэй байж болно. Гэхдээ фастексээр төвжих биш. Уяхаар бол одоо ч гэсэн майслинг хിവэрэ байх болно. Майслинг нь насанд хүрсэн хүн ба хүүхдийн хэмжээ, пропорцид тохируулахын хувьд илүү уян хатан байдаг. Гэхдээ тухтай байдал ба хүүхдийг физиологийн байрлалд бүрэн байрлуулах боломж нь загвараас шууд хамаарна. Дахин хэлэхэд хэд хэдэн параметр аль хэдийн тогтоогдсон бөгөөд тэдгээрийг өөрчлөх боломжгүй. Уян хатан даун слинг шарф. Уян хатан даун үндсэндээ нэхмэл даав бөгөөд 3 давхар ороомогт өмсөх шаардлагатай. Тиймээс зуны улиралд тэд ихэвчлэн тохирохгүй. Мөн уян даун слинг нь 5 кг-аас гүндгүү хүүхдүүдэд тохиромжтой. Хамгийн ихдээ 6 кг дараа нь даун слинг рүү шилжих шаардлагатай. Тэр сундагч уян хатан биш. Энэ нь аль хэдийн илүү олон талт үрээ бөгөөд хүүхдийг төрснөөс нь эхлэн үрж 3 нас хүртэл олон төрлийн ороо харгыг ашиглах боломжтой. Нуруугаар нь үүрэх аргач орно. Бөөгчтэй слинг. Нэг үзүүрт нь 2 металл бөөгж ойсон даав. Слингний эрмэг мөрний хэсэгт дэвсгэр оруулсан хувилбарууд ойсон сүултээ эсвэл энд байгаа шиг цутгаагүй наалдсан бөөгчтэй хувилбарууд байдаг. Ийм төрлийн слингээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэглэхэд тухтай биш байх магадлалтай.